За hi guys. Тэгэхээр өнөөдрийн миний бичлэгийн сэдэв болохоор хэрхэн хандс цэжлэх вэ? Хэрхэн хурдан хандс цэжлэх вэ гэсэн аргуудыг танарт зааж өгч байна. За тэгэхээр би ихтэй хэлж сураад 2 жил болж байгаа. Энэ 2 жилийн хугацаанд миний цэжилж исэн аргууд тэгээд миний өөрөө минь туршлага дээр үндэслэгдсэн тийм видео болж байгаа учраас ямар нэгэн алдаа дутагдaltaй байвал зөвөр хүлээж аваарай гэдгийг хэлчихсэн байна. За тэгээд видеого хийхээс өмнө зөвлөгөөнүүдийг хийхээс өмнө танарт жоохон ч гэсэн мэдээлэл өгье гэж бодлоо. Яг өнөөдөр миний хийж байгаа хандс цэжлэх аргуудын тухай видео болохоор яг одоо хятад улс ашигладаг одооны хятад хэлний хандснуудын одоо Шэндай хаан юу гэж хэлдэг. Тэрний хандс цэжлэх арга шүү. Тэгэхээр 50-нд ашигладаг, Хонконгт ашигладаг дээр үе хятад хэл биш шүү. За тэгэхээр видеого хийхэд би мартсан байна. Мэдээж хэрэг анхан суралцж байгаа эсвэл сурж байгаа ерөөсөө хятад хэлний талаар мэдэхгүй хүмүүс жоохон мэдлэг олгоно юм хэлчих. За тэгээд хятад хэл цэжлэхэд ерөнхийдөө та нар англи хэл цэжлж байгаа шиг франц хэл хийж байгаа ч юм уу өөр юу гэдэг те. Орос хэл сурж байгаа тийшаал, орос хэл сурж байгаа шал өөр. Ягаад өөр вэ гэхээр мэдээж хэрэг англи хэлэнд одоо жишээлбэл нэг үгийг одоо жишээлбэл бид people гэдэг үг байлаа гэж бодоход хажууд нь хүн гэдэг ингээд хоёрхан юм чижилдэг. Тийштэй хятад хэлэн та нар 3 юм чижилнэ. Яагаад гэвэл одоо жишээлбэл ренгийн ханз байлаа штэ тий. Тэнгуут та нар эний дээр рен гэдэг ингээд бичнэ. За яаж уншдгийн чижилх юм бэ? Зурлагын чижилх юм бэ? Бас энэ ханзны утгын чижилх юм бэ? Тэгэхээр ерөнхийдөө жоохон хэцүү болоо явцдаг. Та нар ханзаа бичиж байхдаа заавал хүн одоо рен гэдэг ингээд заавал бичих одоо ингээд бичиж байхдаа хэлэх ёстой. Тэгвэл та нарын аманд илүү ярианд ч амар болно, бичигт ч амар болно, хараад таньдаг болно гэсэн үг. За тэгэнгүүт энэ миний бонус зөвлөгөө шүү. Ханзыг цэжлэхдээ яг ингэж цэжлдэг. Хамгийн анх ханз цэжлж байхдаа ингэж мэдээж хэрэг би крэлээр одоо ингэж насан туршдаа бичсэн өмнө амьдралдаа ер нь ханз харж байгаагүй. Тэгээд ер нь бол хүн болгонд хамгийн анх угаасаа хэцүү байдаг. Тэнгуут би өөртөө хэлбэр нэг юм хөгжилтэй аргаар цэжлдэг байсан. Тэр нэг юу вэ гэхээр би тэр ханзыг харангуйтаа юм баахан юм зураас ингэж юусаа харж болохгүй. Тэр ханз ямар нэгэн утгатай байгаа. Тэр ханз ингэж бичтэй одоо жишээлбэл юу гэдэг ямар нэг зүйлтэй адилтгаж одоо ингэж бичигдсэн байгаа. Тэгэхээр яаж цэжлэх вэ гэхээр одоо жишээлбэл одоо ренгийн ханз байгаа шүү тий. Одоо энэ ренгийн бичсэн ханз нь болохоор хүн гэсэн утгатай. Тэнгуут та нар ингэж сайн харах юм бол ер нь хүний биеийг ингэж төсөлж гаргаж өгсөн. Хүнтэй жоохон төстэй болохоор ингэж бичиж байгаа. За тэнгуут та нар яаж цэжлэх вэ гэхээр одоо рен гэдэг ингэж бичсэн байлаа гэж бодоод хүнтэй адилхан болохоор ингээд дараа нь та нар тэр ханзаа бичгтээ нэг хүний чинь хүнтэй адилхан болохоор ингэж бичдэг штэ гэдэг. Ингээд төсөөлөн одоо бодож ямар нэг утгаар нь тэр зураглалаар нь цэжлэх ийм арга шүү. За тэгэхээр нэгдэл зөвлөгөө нь болохоор зураглалаар нь цэжлэх. Ер нь цэжлж байгаа бол ханз одоо хятад хэл анханасаа ер нь сурж байгаа бол ганц юмыг одоо ойлгох хэрэгтэй. Тэрний ихээр зөв бичиж сурах. Бүх юм зурлагаар нь одоо жишээлбэл ямар нэг зүйлийг ингээд ямар нэг ханзыг бичдэг заавал ингээд зурлагаар нь цэжлэдэг. Одоо нэгт нь, хоёрт нь, гуравт нь, дөрөвт нь, тавт нь ингээд зурлагаар нь цэжлэх юм бол илүү үр дүнтэй. Та нар дараа нь мартахгүй гэсэн. Өөрийнхөө одоо тэр шууд ингээд бичмлээрээ өөрийнхөө буруу бичдгээрээ цэжлэх юм бол дараа нь өөр ханзыг цэжлэхэд жоохон хэцүү байдаг учраас ер нь яг яаж зурах дараалал нь цэжлээрээ. Ер нь тийм. За баахан ер нь л хэлчихлээ. За тэгэхээр ер нь хэлдэг. За тэнгуутаа шууд ингээд зурлагаар нь цэжлэх. Тэгэхээр хоёр дахь нь юу вэ гэхээр бичих дараалалаар нь цэжлээрэй. Дараалалаар нь цэжлэх арга шүү хоёр дахь. Гурав дахь нь юу вэ гэхээр ерөнхийдөө ханзууд ингээд ганцаар нь цэжлэж байгаа. Одоо жишээлбэл рен гэдэг ханз болоо яг угаасаа байдаг профешнл ханз одоо байдаг угаасаа л байдаг одоо хүмүүсийн ганцаар нь бичдэг одоо хэрэгэлдэг бичвэрийн одоо тийм юм гэсэн. За тэгэхээр би танарт одоо нэг юм харуулж өгье. Ханз болгон өөрийн гэсэн одоо хажуу талтай заавал нэг дагавартай байж ямар нэг үг үүсдэг. Тэгэхээр хятад хэлэнд үсэг байхгүй учраас заавал тэгж хэлжлэх хэрэгтэй. За одоо рен гэдэг дээр би одоо шэн гэх нэмчи. Рен шэн гэнгүүт хүний амьдрал гэдэг үг болчихж байгаа. Ер нь л амьдрал гэдэг үг болчихж байгаа. Тэнгүүт заавал ингэж холбож хэлжлэх хэрэгтэй байх нэ. Тэнгүүт та нар битгий зөвхөн шэн гэдэг ханзаар ганцаар ингэ бичиж байгаа гэсэн. Заавал одоо рен шэн гэдэг ч юм уу. За энэ шэн гэдэг ханзан дээр одоо юу гэдэг швэ гэдэг үг нэмчи сурах. Тэнгүүт швэшин гэдэг нь одоо шууд сурагч бол явцдаг. Ингээд холбоогоор нь цэжлэл та нарт илүү үр дүнтэй. Яагаад гэвэл та нар нэг дор хоёр одоо ханзны утгыг илүү ойлгоод авчихна. Дараа нь швэ гэдэг одоо жишээлбэл сурах гэдэг ханзан дээрээ шууд одоо швэшаа гэдэг нэмчингууд сургууль болчихж байгаа. Яагаад гэвэл швэ гэдэг нь бол ер нь сурах гэсэн үйл үг болж байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь юу вэ гэхээр та нар заавал холбоогоор нь цэжлэл илүү үр дүнтэй. Ер нь заавал биш. Яг илүү үр дүнтэй. Та нар нэг дор хоёр туйлаа будна гэсэн үг. За тэгээд миний гурав дахь зөвлөгөө болохоор холбоогоор нь цэжлэж байгаа. Хизээч бити дуу сонсоорой. За тэгээд бити хажуугаар кино үзээрэй. Тэгээд ер нь ханз бичиж байгаа бол өдөрт заавал нэг одоо ханзыг 20 мөр бичээрэй. Тэгвэл та нарын гарын эрдүүтэй болно. За тэгээд гарын эрдүүтэй болохоос ахуулаад та нар илүү гоё бичдэг болно. Тийм болохоор ханзны дэвтэртэй болоорой. Тэгээд өдөрт дор хаяж 20 мөр ханз бичиж байгаарай. 20 мөр. 20-оос их гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол нэг мөр бичээд хаях биш. Тэр ханзаа одоо юу гэдэг 5 мөр доошоо, дахиад 5 мөр доошоо. Ингээд бичээд явбал илүү үр дүнтэй байдаг шүү. Бичсэн ханзнуудаас өөрөөсөө шалгалт авах. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл та нар хүн гэж бичсэн байлаа шүү дээ. Тэнгуутаа та нар шууд одоо рен гэж бичсэн байлаа тийм үү яа нэг байхгүй. Рен гэж бичсэн байлаа гэж бодоход ард нь хүн гэж та нар тайлбар бичсэн байлаа тийм үү. Тэнгуутаа хүний дарж агаад за энэ рен гэж үгс үг ингээд гутаа хүн гэсэн. За тэнгуутаа энийг дарж агаад хүнийг яаж дутаар бичдэг ингээд гутаа рен бас дуудлагын дээрээс нь бичнэ.
За энэ илүү үр дүнтэй арга шүү. Тэгэхээр та нар хүний их зөвлөгөө болохоор өөрөөсөө заавал шалгалт аваарай. Ягаад гэвэл шалгалт аваад та нар өөрөөсөө урам зориг өгөн зөвд ингээд таацсан байгаа. Одоо зөв бичсэн байх юм бол буруу бичсэн байх санаа өөртөө сануулна. Энэ чинь юм ингээд би ингээд алдчихсан ингээд шалгалт болонгот ч юм ямар нэг юм болонгот та нар дараа нь заавал сандаг байхгүй юу? Тийм болохоор заавал шалгалт өөрөөсөө аваарай. Энэ бол хамгийн үр дүнтэй арга шүү миний хувьд бол. За тэгээд миний бичлэг таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ ямар нэгэн зүйл болоогүй таалагдаагүй бол комент сэтгүүл гэж болно шүү. Ямар нэгэн шүүмжлэлийг хүлээж авна. За хэрвээ асуух зүйл байвал миний Instagram хаягаар холбогдож байгаа надаас чатаар асууж болно шүү. За тэгээд хятадд сурж байгаа хүн болгоны амжилт хүсье. Заавал HSK 5 ч юм уу 6 дахь тэнцэж өөр өөр ингэсэн амжилттай болоорой гэж хүсэж байна. За тэгээд миний бичлэг таанаас нь маш их баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай.